Нисфанис гэдэг одоо муу сэтгэлийг хэлж байна. Тавчаар хэлэх юм бол нүгэл юм да. Тэгэхээр нүгэл гэдгийг бурхан мөх зохиогоогүй гэж. Нүгэл гэдэг бол юу юм гэхтэй зэрэг хүний жаргалтай сайхан амьдрал эрхчлөөний эсрэг тал нь. Нисфанис гэдгийг бол хамгийн хортой эдв. Энэ бол яагаад тэгж байгаа гэхтэй зэрэг жишээлбэл 10 хар нүгэл бие хэл сэтгэл урын нүгэл гэж байдаг. Биеэр хийсэн үйл хүн алчхтай зэрэг цагдаа хүрч ирээд дөрвөн хүчийг гавлаад тэгээ очи шоронд хэлээ эрхчлээ хайж сонгуулийн эрхчлөө эхнэр хүүхдтэйгээ хянуу шив үзэх эрхчлөө болоод бүх эрхчлөөнүүдийг аваа хийж байгаа ил харагдаж байгаа. Тэрнээс гадна тэр хорлогчингийн сэтгэлийн дээр авяас бол тогтоод тэгээд дараагийн амьдралыг хордуулж эхэлдэг. Тийм учраас эрхчлөөд тансаг сайхан амьдралыг үгүй хийдэг зүйлийг нисфанис гэж ингэж хэлж байгаа. Ийм л. Ямар нэг зүйлийг хэтэрхий томоор бодох биш. Өөрт байгаа ухамсарынхаа хэмжээнд хүлээж аваад, өөрт байгаа бодол санааныхаа хэмжээнд тунгааж чадаад, өөрт байгаа хүч зоригоор давж туулвал хамгийн зөв зам болох байхаа гэж итгэдэг. Би хувьдаа юу гэж ойлгодог вэ гэхээр бол бүх юм зүрх сэтгэлд чинь, тарих толгоонд чинь байгаа гэж. Чин цагаан гэдэг имийг чи бол хар гэдэг юмгүйгээр ойлгож чадахгүй байхгүй. Тэгээд нисфанис үеийн үр карма. Тэгээд энэ бол нэг амьдралын тойрогт бол байдаг гэж бодвол байдаг, байхгүй гэж бодвол байхгүй л. Хүн байна шүү дээ. Нэг л төрж байгаа гэж би санддаг. Нэг төрөхдөө гიშгсмөрөө дандаа эргэж харж байгаасаа гэж. Би зөв явж байна уу, буруу явж байна уу гэж. Тэр ойрхон хугацаатай амьдрах биш. Насна боловч орчлон холдуулж олохыг багтуулдаг. Энийг том ухаанаар л байх нь их зөв юм уу санагдав. Хорт сэтгэл бол биднээс салахгүй салаачгүй үргэлжил цог ирсэлтэй. Энэ л амьдралын зөрчлийг бас бий болгож амьдралын нэг тал юм уу да? Хүн байхын яг нэг эсрэг утгаараа муу мухай бүхэн зохицсон бол нисфанс болно л гэж ойлгож байна. Ер нь бол сэтгэл гэдэг бол би эрхтэн гэж ойлгоод байдаг шүү дээ. Өвддөг, зовдог нэг тийм эрхтэн байна л гэж. Сэтгэл гэдэг тийм хамгийн чухал эрхтэн байна гэж ойлгодог. Тийм учраас тэр сэтгэлийг сэвтээхгүй байна гэдэг бол эрүүл байна л гэсэн үг. Сэтгэлээр өвдсөн хүн бол бие махбодоор өвдсөн хүнээс 7 дор болдго юм байна л гэж ухаардаг шүү дээ. Тийм учраас альва хорт зүйл нисфанс гэж яриад байгаа тэр бидний ойлголт бол сэтгэлд хургасан өвчин гэж ойлгох хэрэгтэй. Тэр өвчнийг ангаадаг нь эм биш дахиад сэтгэлийн засал бий болно л гэж ойлгомоор юм шиг байна. Ариуссан сэтгэл бол нисфансын эсрэг талнаа л гэж ингэж ойлгож байгаа. Юм болгоныг битгий муугаар ингэж болохгүй байгаа юмыг ингээл заавал ингээл өөрийнхөө хүчээр болгох гээд байгаа. Тим юм ерөөсөө хүнд хэрэггүй. Тэгэхээр бол энэ муу сэтгэлийг л хүн өөрөөсөө битгий гаргаасаа гэж л би бодож байна. Нисфанис хүний сэтгэлд байгаад байгаа шүү. Муу сэтгэлийг нисфанис гэдэг байгаа шүү. Бидний гимүүдийн тухай л асуудал л та. Тэгээ энэ гимээс л бид нар ер нь холдох хэвээр өөрөөсөө энэ гимийг авах гэсэн өөрийгөө жолоодох тухай асуудал юм. Нисфанис бол 6 зүйлийн хамаг амьтанд бүгдд нь түгээмэл байдаг. Муу одоо сэтгэл байдаг. Тэгэхээр энэ муу сэтгэлийг даран зохиох бас 84,000 номыг бол бурхан одоо айлдаж өгсөн байгаа. Тийм учраас тэр 84,000 нисфанисын муу сэтгэлийг даран зохиодог тэр 84,000 номыг одоо бас судалж, үзэж, за тэрнийхээ үндсэн дээр бол сэтгэлийн ариусаж гэгэрх одоо өстой. Тэр тусмаа эрдэнэ хүмүүний төрлийг олсон хүн төрөлхөөтөн бол нисфанисын сэтгэлийг л одоо ариусгах нь бол маш чухал зүйл дээ.